Анаа. Зя өнөөдөр чинь 5 сарын 10-ны өдөр G-Dragon-ы концертыг үзгээд концерт болох өдөр байгаа. Тэгээ өнөөдөр би ээжтэйгээ хамт концерт үзгээ. Тэгээд тэрнээс өмнө одоо цаг 2 цаг 50 минут болж байгаа. Тэгээ концерт нь 6 цагаас эхэлнэ. Хаалга нь болохоор 3 цагаас нэгдэж байгаа. За тэгээд одоо тэгээ явахаас өмнө жоохон бэлдээд жоохон нүүр аманцлаад тэгээд уцунраа бэлдээд тэгээд гарна. За Токиод байгаа том стадионд болно. За тэгээд мерчүүд нь болохоор сая 9 цагаас өглөө 9 цагаас эхлээд зарагдаад эхэлсэн. Тэгээ намайг очиход ер нь бол мерч нэлээд дундэрсэн байх болов. Зарим суулд автсан байх гэж бодож байна. Гэхдээ гайг баха. Тэгээд гойгоо мерчүүд байж магадгүй бах. Гой нөгөө нэг юм цэцгэн юм хүмүүс. Тэгээ юуцсан гарахаас өмнө нэг өцтэй нэг нүрэ будд тийм үү гэд чи ингэ сууж байна. Концертын хамаар нөгөө юу нэрсэн? Билет нь өчтөр биш. Суудлын өчтөр ирсэн. Тэгээ яг юм нэг давхарт суух юм байлаа. Тэгээс тэр чинь үнэтэй бас билет учраас гайгүй харагдцтай билет шиг байсан. Coldplay гэж үзэхэд би амар холоос үзчихсэн. Энэ удаа болохоор бүр харцангуй ойроос үзэхэд байжлаа. Тэгээ би бүр chat GPT-гээс бүр асуусан даа. Энэ юу яг энэ одоо энэ суудлаас тайз яаж харагддаг вэ гэх бүр харагдсан ямар вэ гэж асууж байсан. Ямар дэж байсан. Тэгээд концерт нь 6 цагаас эхлээд бодвол нэг 2 цаг гаруй концерт болох гэж бодож байна. Тэгээ өнөөдөр их бороотой хөт өдөр байна. Тэгээд нөгөө G-Dragon бас юунд болдог. Сая Сөүлд болсон концерт нь бас амар хөт өдөр болчихсон шүү дээ. Хамарч хүмүүн улаацсан. Тэгэхээр надад нөгөө нэг хаалттай стадион биш яг юу Дэврэн хаалцаад тийм стадион болохоор гайг байх гэж байгаа бас. Тэгээд Facebook-оор ингээ харсан чинь заяа. Өглөө босоод ингээ харсан чинь хүмүүс бүр ингээд өөрийн 4 цагаас эхэлж ойчлсон даа. Тэгээд бодод нөө мерч авах гэж ойчлсон байх. Түүнээс одоо 3 цагт нэг 6 цагийн концерт нариж өөрийн 4 цагт ойчлох байхгүй хаа. Тэр нэг бороотой хүмүүс барыг тэгээд чинь хонж байна. Энэ нөгөө нэг юу болж байгаа юм? Ойрхон Хонконг, Шанхай гэх тавян газар сая хүмүүс ирж байгаа гэж бодож байна. Гэхдээ миний бодсноос билет нь бүр амар зардал дуусчих юм болов гэсэн ч үгүй байсан. Дараа нь ингээд дахид нэмэлт бас юу зарлсан байсан. Тэгэхээр би бас яа гэсэн юм бэ? Гайхалтай. Тэгээ юустах тусмаа юулах гой судал оногдсон байх гэж байна. Тэгээ үчигээс билетийн юу билет нь яг концерт болохоос 2 хоногийн өмнө 2-3 хоногийн өмнө нэрээд тэгээ суудлынхаа мэдээлэл нь болохоор өчтөр ирсэн. Тэгээл юу сүртэй амар мэйл ирэл байгаа лээсэн. Би юу өмсөх гэж байгаа вэ гэвэл юм хар улаан юм хийдэ хөссөн хөлтөд өмсөх гэж байгаа. Яг тэгэхээр яг энэ Токиогийн юм дээр нэг юу заагүй л дээ. Нэг юм үгтэйлээ. Dress code юун дээр болох dress code заасан байсан байхгүй юу? Нөгөө нэг солонгосын дээр тэрэн дээр болохоор юм юу dress code заасан байсан. Хар цагаан, эсвэл цагаан улаан тийм dress codeтэй ингээд. Тэгэхээр би зүгээр тиймэрхүү улаан тэгээд хавтай цагаантай тийм хөсөмжтэй мөн гэж бодоод тэгсэн та нүүрэ бодож авчихлаа гэж сонирхдаг биш ахaltaа. Би энэ аяга хурцсан заавал кат-катыг авчихсан. Одоо ингээд юм үзчихэд тэгээд тэгтэй гаднаа. Зүгээр ингэ л байна. Тэгээд G-Dragon-ийнхаа хэлдэг хэлцээ. За одоо бид хоёр ингээд концерт руу гарч байна. За би танаас хэдэн асуулт асууя. За G-Dragon-ы хэдэн оноос хойш сонсож байгаа вэ? 2014 үгүй өөр 12 3 оноос хаа. Яах нэг харуу гэх. Тий. За юу гэж байсан шүү дээ бас нэг крэйон гэдэг байлаа. Тий. Тэгэл тэрнээс сонсч гисэн те. За одоогоор
Сонсохоос өөр аргагүй байдаг. тий. Ер нь бол тий би хажууд нь байнга сонссоор хагаад ер нь миний influenced ороод байсан тий. За тэгвэл одоогоо Fantastic baby. тий Big Bang-ийг ер нь сонсдог гэсэн тий. За тэгвэл одоо таны Big Bang биш G-Dragon-ы хамгийн дуртай дуу юу вэ? G-Dragon гэхээр одоогийн байдлаар A Boy. За. Тий. Тэгээд сүүлийн хаас нь болохоор Too Bad. Тэгээд нөгөө Bonamana үлээ. За тий. Тий. Тэр гоё. Та тэгвэл сүүлийн CD-г нь ер нь бүгднийг сонссон мэй тий. Концертэндээ бэлтгэж сайн бэлдсэн байна. Тий. Одоо угаасаа тэр дундаар тоглох ба. За тэгээд гоё тоглолт үзээрэй амжилт хүсье. Баярлалаа. За бид хоёр одоо ингэж явж гин. Энд нэг цаг гарав явна. За G-Dragon-ийнхаа концертын дээр ирсэн. Энэ одоо мерч авах гэж зогсож байгаа хүмүүс бүр амар очиртай бүр үнэхээр cosplay дээр арай гайг байдаг гэсэн. Энэ бол бүр маш их хүнтэй байна. Одоо концерт хийхэд 30 минут үлдсэн. Тэгээ энэгээр дүүрэн яг G-Dragon-тай адилхан хувцалсан малгай дээгүүр альчуур зүүсэн хүмүүс маш ихээр явж байна. 돌아가기엔 너무 늦어버렸어. 난 G-Dragon 남들이 뭐라건 사람들은 말해 내가 부러워 갇힌 게 너무 많아. 연예인들은 다 편하게만 살아. 딱 하루만 그 이상이 돼봐라. 보이는 게 다가 아니란 걸 알아. 시간이 흘러가면서 외로움만 커져가서 먼 모르는 의문감 내겐 가장 큰 부담이었어. 오르막길이라면 내리막길도 있는 법. 도망치기엔 너무 늦어버렸어. I wanna go. Remember back in the day. Бид хоёр орж ирсэн. Бид хоёрын сууд бүр амар яг гоё харагддаг. Бараг VIP юм уу? Одоо нэг цагийн дараа тоглолт гэх юм. Бид хоёр орж ирээ. Суугаад хүмүүс одоо энэ нэлээ орж ирж гин. Гоё байна. Гоё байна. Таньд нэг гитарын нөгөө нэг даралт одоо тиймтэй адилхан юм дурсгал болгож өгсөн. За одоо ингээ хүмүүс орж ирж л байна.
Tokyo. When I say you say sweat. Sweat. When I say I get lit by sweat, sweat, sweat. I get lit by sweat, sweat, sweat. I just don't think yes, I'm a pretty boy.
За G-Dragon-ийнхаа концертыг үзээд гэртээ ирж байна. Амар үнэхээр гоё тоглолт боллоо. Маш их сэтгэл хөдлөлөө, их гайхалтай байлаа. Тэгээд их уйллаа, хинээлээ, дуудлаа, бүжиглээ. Үнэхээр шоуг бол тоглолтыг бол хийсэн шиг хэд юм байна өө. Бас өөр юм байна өө үнэхээр. Тэгээл их гой дуунууд зөндөө дуулсан. Хуучин альбомныхаа дуунаас, шинэ альбомныхаа дуунаас гээд хэндээ янз янзын дуунууд би бичлэгэн дээр оруулсан байгаа те. Тэгээд дахиад одоо дараа Big Bang-ийн тоглолтыг үзэх гэж бодож байна 20 жилөө. Тэгтээ концерт хийх мэдгүй ч гэсэн үзэх гэж найдаж байна. Тэгээд бичлэгтэй минь байсанд баярлалаа. Баяртай. 대박이야. 사이키. 스테키나 뭔가 되게 스테키나 아티스트. 気をつけてお帰り。 Chicken killer, 삼계탕 dinner. 하나 둘 셋, fantastic 같은 뭐.